гэдгээ ойлгох нь. За манай подкаст айгүй гоё яриагаар өрнөж явж байна. За өнөөдөр бол манай Монгол түмний маань бахархлын өдөр байгаа. Яагаад тэгэхээр бид нэр одоо миний охин түүхийн хичээл үзээгүй. Гэхдээ олон зүйлээс сонссон байх л да. Түүхэндээ Монголын маш үнцэнтэй түүхийг бүтээсэн тий олон хаад байдаг. Тэр дотор хамгийн хүн болгоны шүтэж хайрлж биширж тэр түүхийг уншиж харж ингээд ер нь бол баг ингээд сонссон ч гэсэн боддоор харж байгаа юм шиг тийм агуу хүн 800 гаруй жилийн өмнө мэдлжээ манай Монголд маань тэр хүн бол Чингис хаан байгаа. Тэг өнөөдөр өвлийн тэргүүн сарын шөнийн 1 буюу Чингис хааны мэндэлсэн өдргээд Монгол даяараа энэ сайхан өдрийг тэмдэглэдэг. За ер нь бол тэмдэглэлт өдөр гэж ярьдаг. Манай хүүхдүүд бол бас яг нэг утга учир түүхээ судлаагүй учраас ямар ч байсан амарч байна гэж ойлгоод байгаа тий. Мэдээч гэтээ би бол ер нь бол түүхийн сайн мэдж байгаа. Яг л өвлөнгээд ер нь тийм юу авч өвлөгийн номон дээр байдаг. Нөгөө намтар дээр нь юу биччихээс аахгүй. Чи тэр талаараа сонирхуулаад хэлээд өгөөч төхөө энэ подкастыг сонсож байгаа хүмүүстээс тухайн энэ агуу хүний бас түүхийг мэдэх нь чухал хэрэгтэй байгаа хаа. За би бол тэрэн дээр бол ингээд өвлөн хийгээд би ерөөсөө тэр намайг уншаагүй байхдаа өвлөн их Чингис хааны эхнэр нэсэн гэж боддог гэсэн. Харин одоо ойлгоод өвл их бол Чингис хааны ээж нь гэл ойлгоод. Бидэд бол Чингис хаан гэдэг тэр хүний агуу их үлээ бүтээсний дараах нэрээр нь ингээд яриад байгаа шүү дээ. Хүүхэд насныхаа яг аав ээжээс нөхсөн нэр их юм байла. Тэмүүжин. Яг зөв Тэмүүжин гэдэг нэртээс чиний яг тэр уншсан богинохон намтар дээр өөр ямар үйл явдлууд гарч чи юу яг ойлгож авч үлдсэн бэ? Өвлийн их нөхөр нөгөө Сүхэ хаан татарт хорлогдсныг ер нь бол би энэ номноос уншсан. Дээрс нэг хатуучдуу гээд аав ярьдаг гэсэн. Тэгэхээр тэндээс үлэр ярихтаа намтрын ярьсан чи хатуучдуу эднэр миний юу яасан гэл тийм юм яриад байдаг байхгүй. Ер нь бол тэгээд би ер нь ойлгохтой 1900 гээд уншиж чадахгүй болохоор одоо л уншдаг болцоолоо одоо яасан ч хийсэн айл талаас нь ч уншсан ойлгоно гэж бодож байна. Зөв. Тэгээд өнөөдөр бол ийм гоё өдөр байна тий тэмдэглэлт их сайхан өдөр байна. Тэгээд энэ өдөр бид хоёр подкаст хийж байгаа учраас дараагийнхаа сэдв рүү оръё гэж бодоод энэ яриаг өрнүүллээ. Манай Монгол хүүхдүүд маань боловсролын яамнаас гаргасан хөтөлбөр төлөвлөгөөний дагуу Монгол Яс хүмүүжил гэдэг хичээл ордог. Энэ хичээл чинь 1-р ангиас ордог лөө 2-р ангиас орж эхэлдэг лөө? Яг зөв. 1-р ангиас орж эхэлдэг болсон тийм Монгол Яс хүмүүжил гэдэг хичээлийг бол миний охин 3 жил үзэж байна. За энэ хүү хичээл дээр ер нь юу зааж гин? Юу сурж гин? Инэрэнгүй Монгол хүүхдүүдэд байх тийм агуулгацсан сайн зан чанарыг агуулсан тийм юу гэсэн үг л дээ. Бас Монголоос хүмүүжээд би бас Чингис хааны тухай уншсан ингээл уншаад хэрэггүй ч гэсэн монгол хэлний номноос тийм юм уншаад байдаг байхгүй юу сонирхолтой. Гэтэл Боорчи Тэмүүжин хоёрын нөхөрлөл гэдэг энэ бол нөхрөлийн тийм юм байсан л да. Боорчи Тэмүүжингийн нөхөр нь болсон юм байлээ. Найз нөхөр. Тэгээд хамтдаа адуугийн дээрэмчнээс аваад хоол хүнс өгөөд ерөөс адуугийн ахгүй надад яагаад гэд ер нь бол нөхөрлөлийн тус чи энэ түүхийг санаж гин үү? Нөгөө Чингис хаан бол язгуур удмын хан хүний хүүхэд байсан шүү дээ. Гэвч нөгөө татарт хорлогдоод ээжтэйгээ дүү нартайгаа үлдсэн. Тэгтэл хамаг аймаг хошууныхан хүмүүс хаяад яваад Тэмүүжин хүүхэд насндаа бас их зовлон үзсэн талаар чи ер нь уншиж ирсэн үү? Мэдээж уншаагүй л дээ. Мэдээж би бол үзчихсэн. Нөгөө ээж атаа бүр дээр нөгөө кино үзсэн. Өвөр Монголын өртөц хорооны уран бүтээлчдийн хийсэн Чингис хаан гэдэг киног бид нэрвэсэн. Яг зөв. За тэгээд хүний ч яг Монгол хүүхэд болж төржээ. За ингээд та нар сургууль сурж байна. За ирээдүйд
та бол Монгол хүн гэж явах нэ гэд энэхүү хичээл бол ордог байхна шүү дээ те. Найз нөхөрлийн тухай Монгол хүүхдүүд ер нь ямар байх ёстой вэ? Тийм ирээдүйд нь тийм ирээдүйд зүйлч яах өөрхөн сайн хүн болохын тулд тийж ирээдүйдээ ер нь бол яг уучлаарай чамаас асууя. Яг чиний бодлыг л асууж байгаа шүү. За яг номон дээр гарч амарч байгаа тийм биш. Ирээдүйд ер нь чи Монгол хүүхдийн хувьд ямар хүн болох вэ? Болно гэж чи бодож байна. зөндөө байгаа. Гэтэ би бол багш болно гэж бодож байгаа. Багш болонгууд 100 бол амрна штэ. Тэгэхээр би маш олон зүйлийг туршиж өөрийнхөө сонирхлын тим юмар хийчихлээ. Тэд яа гэсэн үлдээ ажил хийн гэсэн 100. Хүн 100. Тэгэл надад бол зөндөө л байгаа л да. Дуучин. Гэтэ би бол багш гэдэг ажлаа хааж байгаа зохиолч болно гэж бодож байгаа. Зохиолч. Зохиолч нь илүү гоё үр дүнтэй гэдэг. Аха. Мэргэжлийн тухай ярьж шүү дээ тий. За Монгол хүүхдүүд маань ер нь хүн болвол ингээд мэргэжлээ эзэмшээ, туртай сонирхолтой зүйлээгээд аз жаргалтай амьдрах хэрэгтэй байдаг тий. За подкастад ингээд оролцоод чөлөөтэй надад ингээд ярилцлага өгч байгаа танд баярлалаа. Цаана. Баярлалаа. Зүгээрээ баярлаа. Бас танд намайг үлсэнд бас баярлаа. Бид хоёр бол одоо ингээд ярилцлагынхаа 2 дахь сэдвийг ингээ хааж байна. Монгол Улс хүмүүжлийг хичээлийг маш сайн сураарай. Мөн дээрэс нь эмээ өвөө, за Монголын үүх түүх те ном судар, дээрэс нь энэ Монгол түмэн одоо бид нартэй зэрэгцээд амьдарч байгаа энэ олон хүнээс суралцаад өөрийнхөө одоо хамгийн сайн сайхан Ирээдүйд тийм бүтээгээд өөрийнхөө хамгийн сайн Монгол хүнээ одоо ингэж хүмүүжүүлж нас бий түрээрээ гэж ийж нь бол зөвлөхөр байна хэлж одоо хэлэхээр байна. Тэгээд бүх зүйл бол чиний гарт байгаа шүү дээ тий. Тийм. За яг подкастыг сонсож байгаа бүх монгол хүүхдүүдтэй бас амжилт хүсье. Маш гоё хүмүүжлтэй, маш гоё одоо тийм яс суртахуунтай, маш гоё сэтгэлгээтэй, маш гоё мөрөөдөлтэй, бүгдээрээ маш гоё мэрэгчлээ тийм хүмүүс болоорой гэд